Сайн байцгаана үзэгчдээ, бидний харт амтны нэвтрүүлэг маань Төлийн зууд цангинсан малчны хотноос хүрж байна. За бидний хүсэлтийг өнөөдөр хүлээн авсан аймгийн аварга мучин Батгэрэл Солон хоёрынд хүрэлцэн ирсэн байна. Ингээд бидний хүсэлтийг хүлээн зөвшөөрөөд манай нэвтрүүлэгт оролцож байгаа та хоёртаа маш их баярлалаа. За хоёр маань ер нь мал дээр гараад одоо гэр бүл зохиогоод те хэдэн жилиг одоо энэ малч ухаанд малч амьдрал зориулж байна вэ? Би 89 оноос ирээд ирээд тэгээ 89 оноос хойш одоо 37 жил мал хийж байна. Ер нь анхнаасаа л малчин айлын хүүхдүүд байв уу? Ер нь эсвэл одоо гэр бүл болсноосоо хойш мал дээр гарав уу? Манай аав гавалтай юм богцомд асаар аймаа малцсан. Хамгийн хашаавар малчин самдан гэж ингэсэн. Манай гэр бүлийн хүн бол бас аав ээж нь бас гавалтай баяу болсон. Аав ээжсэн малчин. Ерөөсөд малтай юм хүмүүс. Ер нь малчин хүн байхын хамгийн сайхан нь юу гэдэг юм бол хоёрын маань хувьд Мадагуул ам тусна гэж. Мадагуул ам тусна. Бид ч одоо багасаа одоо малтаар өсөж явсан. Хамгийн гол нь сайхан гэдэг чинь энэ малын чинь буян гişиг гэдэг чинь маш буян гişгтэй амт шүү дээ. Тэгээд ер нь бол маш олон зүйлийг ингээд дагна гэдэг чинь гоё. Дээр үесэл ингээд ирсэн мал гэдгийг ингээд аваад үзээд байгаа юм ингээд байгаа. Солонгоо гişиг маань хувьд 1986 онд Алтанбаатар 10 жил төгсөөд тэгээд 87 оноос тэгээд мал малсан. Өдөрт одоо баг 40 жил мал малсан. 10 жилээс өмнө тэгээд л удаа болсон. Манай аав ээж бас малчин байсан. Тэгээд угаасаа багасаад мал дээр өссөн болохоор тэгээд ерөөсөө малчин бодлоо гэж мал сайхан та ер нь хаврын цагт бүр сайхан төл хүлээж авах бүр сайхан. Хөөхөн тий. Ер нь хамгийн завгүй үйлрэл хавар байдаг ах тий. Мал төлн ямаа самнан ер нь нэг хэдэн сараас эхэлж төлөө хүлээж авч ийн вэ? 3 сарын 1-ээс одоо 3 сарын 15-наас эхэлж байна да. Тэгээд 15 янз бүр ер нь сүүлийн үед нөгөө хан байгаль ягаас нөгөө юунаас болоод оройтож нөгөө гарч байна. Тэгээд тэр нь болоод 3 сарын 15 зарим нь 4 сарын 1 гэж гарч байна. Ер нь 3 сарын 15 гээд авчихсан да. Ер нь нэг хэдэн сар гээл энэ их ажил арай нэг багасах хоёр нь. Одоо нэг 5 сар одоо ер нь хэлчих. Тэгээ төл хүлээж аваад дараагаар нь тэгээд малчны ажил чинь дуусахгүй. Тийм шүү дээ тий. Тэгээд дундуур нь одоо нөгөө ямаа самнал дараагаар нь эргээд ногоон одоо ингээд эргээд ногоон явна. Ногоонд гар нууландагаар нь яргуунтайгаар нь гэдэг. Нэг 6 сарын 20-наас гарч нэг яах вэ? Арай 6 сарын 20-доос хойш яахан хөнгөрөндөө тэрнээс хажуугаар нэрээ ямаа самнах одоо бас асар их ажил байдаг штэ тий. Хоёрын маань хувьд одоо энэ их ажлыг хэрхэн зохицуулж байна? Өдөрт ер нь гэртээ орж амжиж гин үү? Тэгээ нэг угаасаа одоо нэг сурцсан болохоор тэгээд нэг яг малд ингээл одоо бид нар чинь асуурсан болохоор за одоо нэг хойно ийш нь хургтай хойно ийш нь за тэгээд өглөөнөөс нэг 6 цаг гэж босвол тэгээд за нэг 3 сарын 15-аас хойш тэгээд ер нь нойргүй шахвал явж байгаа. Яг төлөв хүлээж аваад нэг хүүтрийг гайгүй болвол тэгээд гайгүй чихэн. За дулаах үед бол тэгээд яагаад хүүтрийг хэлэх юм бол тэгээд хэцүү шүү дээ. Энэ жилийн үед бол цаг агаар сайхан байна уу? Дажгүй. Энэ үед бол сайхан байна. Энэ өвөл сайхан үйл болсон. Өвөл сайхан үйл болсон. Мад ах нөгөө дажгүй бас гайгүй болсон болохоор төлөв мал жил мэл сайтай болохоор энэ жил ажил багтаа бас ажиллагаа багтаа урагш. Хурга шиг хоёрын ер нь аль нь илүү их одоо гараас гарахтаараа удаан байд юм бол арчилгаа ихтэй. Одоо хург бол дээр хургалчаад баг
ихэд дагаад хүрээд. Ихэгээ өрөөд ирсэн шүү дээ. Ишгийг бол одоо тэр гол ишгэлцсэн байхад зөөж авчирна. Ургал бол ихэгээ дагаад хүрээд ирнэ. Ээжигээ дагаа бүр. Ээжигээ дагаад өгчих юм. Тэнцээд ихэгээ хөгчих юм бол өгөөд ирсэн. Ишиг бол тэхгүй шүү дээ. Яг энэ эрсдээс удирал бас хэцүү штэ те манай Монгол орон чинь те энэ эрсдээс удирал энийг ажлыг ер нь эмэгтэй хүн яаж зөксөлж идэг юм болоо хажуугаар нь нөө ээж хүнийхээ гэргийн хүнийхээ ажлыг хийн те за мөн л адилхан л ингээд гэрийнхээ хүнтэй адилхан төл малаа хүлээж авна. Ань тийм адилхан төл малаа хүлээж авна. Тэгээд өглөө ороод цаа зүгөө чанаад ууж идэж чад. Тэгээд гараад хотондоо ороод тэгээд ишиг ургаа хараад өнөөдөр гиз хүзэн сайн байна уу хөгчөөгүй юу гэдгийг нь үзэж хараад тэгээд гайгүй болвол ичээгээл ишиг ургаанд ялгаал тэгээд ажилдаа ороод өдөр хот тэгээд хон ургаа бичээчээд хотныхоо ноос мос үзээд тэгээд ажил өдөөний ажиллаж гараад Хотны насыг цэвэрлэхгүй бол бас эднэр чи идчихөө түүгээд хорог ишиг идэн тэгээд нэг бөөм бол тэгээд заавал ноос үзээ авар болохоор нэг дандаа малтай нэг өсгөөж чийдэг болохоор хоньны ноос тэгээд байнга унжид ишиг урга дээр нь тоглохоор бүр их хүн. Хоныг бол байнга л цэвэрлэл тусна хашаал ер нь яад өдөртөө ингээд шөндөө ялгаад хонох уу те? Өглөө нь хашаад ялгаж гаргаад ихийн бичээд явуулчаад ургын тижээж чад ихийн нэрхээс өмнө хашаанаас гаргацдээ. Тэгээд ихэн нэрэл нийлээл тэгээд даваа. Одоо ээжүүд нэрэл хургаа авах шиг байна те. Нэг ээжүүд нь өгчөөд нэг төр амс идэг ах та тийм манай хоёр. Аа. Услаад эднээс ч одоо ингээ ургаан дагуулад явуулчих юм бол ингээ хоошоо яваад бас энэ дээрс мэрсээр хамаагүй явуулчих болох уу? Тэгэхээр зэрэг энд чинь бас шоу гэж бас амтсан би эднээс ч одоо ингээ ургаан дагуулад явуулчих юм бол хургаа таахгүй тэгээд хийгээд бич явуулчих. Тэгэхээр зэрэг одоо ургаан байна. Тэгээд тэр болгон одоо бид тэр чинь ингээ ямаас амж байгаа болохоор араас нь дагаад байж болохгүй. Яг л юугаад дуусчих юм бол ямагаас амд дуусчихвол тэгээд араас нь байгаа юм та. Ядаж байгаа өдөр гаргацаад шуу нарай гайг болчихсон. Тэгээд эсийг явуулж байгаа. Ихийн дангаар нь явуулчихад эдгээр чинь нөгөө өвсөө идчихад бас аваа гидсэн жоохон наашлаад ирэхээр тэгээд хургаахгүй хэрэг. Жохон томорчхоор жохон зарим нь аваа томорсон байна тий хурга шинүүдийн. Ер нь энэ жил нөгөө сар болчихгаа түрүү. Ихэн арай цариг сайтай. Одоо модны энэ жилийн үед бол цариг сайтай шүү. Тэгээд ихэн сүү сайтай. Тэгээд яг сүү сайтай болохоор хурган тэгээд эргээд нөгөө ногоотой тархсаж байгаа. Тэгэхээр сайхан болоод ирж байгаа. Одоо ингээд бид чинь дээр нь биднэртэй чи одоо тэр баавар тижээд гэж тижээд өгч юм. Бид нар чинь одоо тижээд өгөө. Тэгэхгүй бол энэ чинь бас одоо ингээд хотондоо хийж байгаа болох чинь хэцүү шүү дээ. Өнөөс одоо хийгээд агуулгын явуулчихаа бид чинь тэгээд тэр хийчих гад болохгүй. Ногоотой залгах талаас ингээд тижээл мэжээл өгөөд ингэж яах бол бас болохгүй. Яг энэ жилийн үед бол сайхан байна. Тижээл мэжээл нэх байхгүй. Тэр тижээлэгээс хажуугаар нүгжиж ийм хөөрхөн хөрөв болчихж байгаа юм байна те. Тийм тижээл хажуугаар нүгжиж байгаа. Өөр идээс урчгаараа зүгээр өөдөөс гүүгээд ирж байгаа юм. Тижээлийн барь явах. Тэр тижээлэг одоо бас өгч сурах гэж бас нэг ажил эзтэй те. Тийм яг үзнээс нь өвсөнд орохоос нь хэлүүлээд нэг одоо ингээд нэг 7 хоног өвсөнд орж байгаа. Өвсөө. Тэгээд өвсөө идээд сурангуут нь тэгээд тижээлэг багаагаар байгаа. Тэгээд багаагаар нөгөөдөөсөн тэгээд идээс урчгаараа их дуртай болчихсон юм. Тийм бай. Надад эмчтэд өгч байгаа. Өрөө нь бол хэвиг мэйгэл гэдэг. Эмчдээс баавар тижээд сайн гэдгээр тижээж идчихэж байгаа. Юу гэдэг одоо эрүүл мэндийн хувьд гэж ярих юм уу те? Одоо халдвар төвчинч гэх юм уу? Ер нь харьцангуй гайгүй байдгүй. Малын хувьд бол гайгүй. Ер нь хаврын цагт бол манай энд одоо бүх төрлийн хийгддэг. Одоо нэг халдвар төвчин за тэгээд цусан халдвар гэдэг юм уу? Одоо ингээд өнөөдөр одоо эндээс ингээд нөгөө тарай хийгдээд явж байгаа юм бараг цэнтэй. Ишиг урганд нөгөө нэг силинки дотор халдвар гэх тэгээд одоо өхөрт хүртэл хийж штэ. Өхөрт нөгөө нэг шүлхийнээс хамгаалж тарай. Шүлхийнээс хамгаалж шүлхийний тарай хийн. Одоо ингээд авраа халдвар төвчин одоохондоо бол манай энд бол гайгүй юм гайгүй. Бөөнөрөө ер нь малхоо төлөлж байгаа юу? Одоо өхөр бас төлөлж байгаа юу? Өхөр тоглож байгаа. За.
Гүү унгалж байгаа. Оо за. Өхөр мөхөр үнэ гүм бол тэгэл зү хөдөөгөр өчрөө очдөг ах тий. Тэгээд одоо Тэгээд үгүй цадаад ирэхээр нь тэгээд ногоосоо цадаад ирэхээр баримдаа. тоглаа баримдаа. За. Тэгээд сүүс айлны цаг таны ажил бас эхлэх нь шүү дээ тий. Одоохондоо нэг арай ихтэйгүү л. Таны ямаага самнаа дуусч гэдэг. Хоёр маань энэ жил ер нь нэг хэдээд төл авж ийн ер нь энэ жил үнэтэй сайхан байна. Жилээсээ хамаарч ер нь төлийн тоомоо өөр байх уу те? Ер нь жил тэгээд авдгаараа л авдаг. ер нь бид нэр авдгаараа л авдیں۔ Манайх л жилд нэг одоо бараг 2000 за 6-7 оноос хойш жилд 300 гаруй мал төлдөг богоно. Тэгээд яг уу одоо тэгээд нөгөө юу ч нэгэд орлого зарлага гэл. Тэгээд ер нь бол тэгээд нөгөө юундаа одоо энэ жилийн үед бол нэг 120 дама за нэг 170 тань тэгээд бас нэг 300-аад мал 300 гаруй мал төлж хонь ямааны. Өөлөнгийн онтод авах гэр хонь харагдах байдлаас арай нөгөө нэг гарын айдаахтай ч юм уу тэгж харагдаад байна л да. Ер нь нэг хонь ямааны ялгаа байдгийн болоо. Одоо улирлын хүнд ширүү үед ер нь байдгүй яах вэ? Өвлийн цагт одоо тухайн жилээс хамаар 100 тарахгүй ч авснаас хамаарна. Одоо энэ жилийн өвдгөл гэхэд голын айлууд одоо ер нь одоо энэ голын айлууд чинь энэ жилийн үед яах мал хүүтэн болсон. Нэг чинь бас нэг 2 сарын 15-наас хойш нийтээ хүүтэрсэн шүү дээ. Тэгээд уулын мал заах орсон байна тэгэл тэгжтэй. Одоо би сая 3 сарын 7-8 гээд орж ирсэн. Яг одоо энэ мал яг заах хайрагдаад энэ ямаа бол сайх орсон энэ жилийн манай бол сайх орсон. хоёр маань яаж энэ төлөөгөө хажуугаар хуйлах нь ямаагаа саманчиж гин үү? Хүн бүл бас авч самнуулдаг штэ тий. Хүүхдүүд самна. Хүүхдүүд одоо зарим нь завчууд аваад ажлаасаа завчууд аваад хүрээд ирнэ. Тэгээд нэг ирэл нэг 7-8 хоног самчиж. Тэгээд бид тэр чинь хоёулаа бол дийлэхгүй штэ. Өдөрт одоо өдөр чинь энэ хоргоны хажуугаар юм шүү. Тэгээд өдөрт яг одоо одоохондоо нэг ийм ямаа самнаж байгаа болохоор өдөрт нэг Самнаад 7-8 самнаа тэгээд Бас зүгээр ахгүй хажуугаар нь. Чинь ноолуурын юм чинь унчих гал. тий ноолоо гээ нэ. Тэгээ ноолуураа хаяад чахын тэгээд Өдөртөө ерөн тэгэл хэдээс хэдэн цагийг зориулаад одоо малынхаа үр шимийг өдөр болгондоо аваад явж ийн л гэж малч хүн бол үздэг ах те. Нөгөө нэг аж ахуй эрхэлдэг хүмүүс чинь бас нэг өөр штэ те. За энийг тэжээчлээ одоо ингээ борлуулад мөнгө авъя гэдэг бол малч хүн бол өдөр болгонд яг л үргэлжлээл ингээл өдөр болгон нэг амьдрал давтагдж байгаа ч гэсэн те. Хүмүүс л яг тэгж хардаг юм шиг байдаг штэ те. Нэг өдөр болгонд яг нэг амьдрал нь үргэлжлээл гэж ярьдаг штэ те. Та бүгдийн маань хувьд бол одоо ингэ штэ. Бид нар чинь одоо энэ хургыг одоо энэ жил ингэж авчлаа тийм ээ. Энэ хурганы ашиг эх жил гарна. Эх жил төлөг болоод гарна штэ. Тэрнээс наа энэ чинь ашиг гарахгүй штэ. Одоо үнцэндээ хариулуулаад тэжээлгээд яваад байна. Тэр дунд нь одоо ирсэн торх янз бүрийн юм даа. Тэгээд энэ одоо 300 төл авчтай гэхэд тэдэн жилийн эцнээд хойтон жил хийж байх юм мэдгүй шээ. Аль болоод зүтгээд яваа. Тэгэхээр зэрэг малчтыг хүмүүс тэгээд ингээд ер нь мал дагаж явж байгаа бол ингээд нэг зүгээр яваад байгаа шиг гэж ойлгоод байна. Буруу байхгүй юу? Тэр чинь тэр хүүтэн цас бороо гэдэг одоо янз бүрийн юм байна шүү дээ. жилийн 4 удирлалтай яг л нүүр толж байгаа хүмүүс шүү дээ тий. Тэгээ зөвхөн өөрсдөө аваад явах уу давхар малаа хариулна. За ганцхан хонь юмаа биш шүү дээ тий. Нөхөр автаа гээд яваа. Нөхрөөс нь тэгээд тоглолт хийж. Өөд бол тэгээд өхөр тоглоод хийжээ. Адуу бас яхаа гайгүй. Адууга тэгээд алсаар бэлчээрээ цаг сайхан бол адуу тэгээд гайгүй. Өхрийг бол тэгээд өвөл бол яг л гардаж тийчээд Гард нь хашин. Бүгдийн тэжээгээл хашаад Тэгээд одоо өхөр ер нь жоохон хүйц таахаар муу юу? хөрөө Тий.
нөхөр бас их хүүтэн байсан мөө. Бүтэн гэсэн. Тэр олон үхрэн баасыг цэвэрлдэг. Тийм баасын зэв. Ямаас зөвөр нүглээ бол нөгөө өхрөөгөө бас цэвэрлэн. Бүтээсээ цэвэрлэн. Тэгээд өвд бас усалтын нэг худагтай гэж худагаас. Өвлөө. За. Нэг 2 оноо чимээг болсон. Тэгээд утгаас услаа. Өөрөө тижэл өвс идж байгаа болохоор услахгүй болов тэгээд цасаар нэг яадаг. Ер нь адуунаас бусад амьтнал яг нөгөө гар юу шаардаж штэ тий. Гэсэн одоо хэцүү жил бол адууч гэсэн тижэл нэрсээ даагсаар үйл Ядраад ирвэл орно. Цаг сайхан болов гайгүй. тижээ. Энэ их ажлын хажуугаар тоор маань ер нь өөрсдөө цаг зав зарцуулж чадж гин үү? Өөр хүмүүс нь бүгдээ өөрөө өсөөд л амьдрал дээр гараа авчдаг. Тэгэл ингээд хоёулаа үлддэг тий. Одоо тэгээд зуны цагт нэг 6 сарын 27 сарын дэсээс нэг жаахан амс хийхий. Тэгээ нэг Улаанбаатар хотоос ирээд заавал амархгүй яах вэ тийшээ жаахан явах энэ гэдэг. За тэр үеэр нь хүүхдүүдтэй нэг явах юм да. Тэгээ босд үеэр ч одоо бид нар ч одоо байнгал малтараа. Туслах малчин энэ төрөхгүй яг хоёулаа л нүүр турж гин үү манай хоёр. Одоохондоо нэг малчин гэхгүй. Тийм. Ер нь би 2001 оноос 2004 он хүртэл 5 6 он хүртэл бас малчаа хийсэн. Малчин байр хажуудаа малуул нэг дүр тийм амаараа биш. Хүмүүс ч одоо гэр бүлээ асуудал цаашаа одоо тэгэл тий өмнө энэ ярканд нөхөр мал мадлаад тэгээ хинэрэн тэндээс өнгөнөхэд өгдөг. Тэгээд одоо чинь бас хэцүү юм дээ. Тэгээд цаас үлдээ цаа ер нь тэгээд мал өөрөөсөө төтгсөн гэр юм дөө тэгээд ер нь 2006 оноос хойш битэр тэгээд ер нь хоёулаа яасан да зургаас хойш. Манай 1999 онд анх мэрэгт малчин болоод тэгээд ер нь 25 жил явах малчнаараа явж байгаа. Яг л эргэлтэндээ гэдэг юм байна. Тэгээд 25 оноос хойш аваад тэгээд эргэлдээ. одоо тэр 20 жил дараад ингэсэн мэт 20 жил дараад ингээд тэр хооронд чинь яг одоо нэг мал юм дараа ингээд эргэлдүүлээд явах. Яг ингээд орлого зарлага хоёр ингээд зээ удаа хүмүүс тэгээд эдэн та ингээд 20 жил 1000 мал гэж тоололцоод яагаад 2000 болгох вэ? Яг л нэг даблдах юм шиг үү? Яг л нэг эргэлдээ тэр чинь эргэлдээд байгаа байхгүй. Тэгээд нөгөө бол нэг аваад үзгээд зэрэг тэр чинь нөгөө байгалийнхаа бичээртэй зохицуулах болж байна. Тэгээд нөгөө дөрөв оюутны төлбөр тэгээд тэр чинь 2008 болоод оюутнууд ингээд ороод ирсэн. Би одоо тэр үед чинь харилцаад оюутны төлбөр гаргасан. Тэгээд одоо бол тэгээд оюутны төлбөр бол ингээд цаашаа өгдөг шүү дээ. Би одоо нэг жил одоо би 3 оюутан байсан. Тэгээд яг тэр болгон дээр чинь тэгээд өөрсдөө зүтгэж байгаа хүүхдүүд чинь тэгээд сургууль сайн ингээд явцгаас байна. Одоо оюутнуудаа бүгд төгсгцэн нэг ажлынхаа ард гарчаад. Одоо нэг зээнэрийн ажил байна. Дараагийн хүмүүс нь гарч ирээд байна уу? Одоо тэгэл нэг сурцсан л эндал гэдэг шиг те энэ олон жил энэ иржэмэрээ яваад л те ингээл мал ахуйгаасаа бол холдож чадхааргүй л малнаасаа холдож чадахгүй байна. Тэгээд нэгдүгээрт нөгөө одоо нэг хүмүүс гэдэг та ингээд отор нүүдlийгээ явж болдгоо юм уу гэдэг. Ингээд одоо гамтай чид чинь 99 2007 15 17 гэдэг ингээд нэс. Ер нь бол манай аав надад хэлдэг байсан биднэрт. Яг тэр нутгийн малыг нутагт нь байлга. Одоо энэ нутагт ингээд байжсэн мал энэ нутагтаа байжлах юм бол нэг чулуу 3 үргэлж идэнэ гэж. Үнцэнтэй бол яг тэр дассан газар ингээд малчин өөрөө дасцдаг. Одоо манай аав нэхэд ийшээ яваад энэ одоо энэ марантай айлга. Тэрнээс цаашаа явах. Өөртөө буцаад бэлчээрээ л одоо ийшээ хоошоо гараад тэр хад болчиход буцаад. Үлжэн дээр болох юм бол тэгээд ингээд нэг яг тэр айлын бэлчээр дээр очиж цаашаа явах. Яг тэр малд ингээд сургацчихаар зэрэг өөрсдийн чамар явдаг. Яг үндээс амар тийм байт. Яг энэ жилийн үед бол тэгээд одоо ч тэгээд энэ авид айлууд цөөрлөө залуучууд одоо олдоо. Отгороо тэгээд одоо сумын төв гээд
Одоо нөгөө Хүүхдүүдийн сургууль соёл сурах сургууль соёл гэдэг. Тэгээд бас жоохон цөөрөө л. Хаасаагүй ер нь нэг тэгж яригадаад байна те. Малчууд айлууд цөөрөөд байна гэдэл яриад байна. Ер нь зөрч байгаа. Хүүхдүүд нь ер нь бараг л малдаар гарахгүй шахуулах хэрэгтэй. Тэгвэл бас нэг отард гарснараа хүч тарга аваад идэх чи биш байгаад тахна нэртэй те. Тухайн зарим юугүй газар бол хүмүүс нутагт нэг өвс муутай газар болоо тэгээд өвстэй газар хүмүүс чинь малаа бас яаж хоосон байлгаад ах үгүй явж л байгаа. Гэтэ ер нь бол нутгийн сурсан бол өөр. Шал. ер нь та эртнээсээ л энэ хавьдаа л нутгалж ирсэн үү? 90 оноос хойш. Оо за. 37 жил имдэл. Одоо манай отор хийгээ явъя гэсэн ч газар баг. Тий. Одоо манай чи ингээл тойроод энэ хөтлөөс хаашаа усаар энэ зэрэг болчихдог. Тэгээ хаашаага ирэхээр одоо нөгөө ингээд баян урдашин жил ингээд хаагаараа ухтаал. Тэгээд ингээд аттар гэдэг. Энэ урсаалгаар алтан болог гэдэг ингээд орчиж байгаа. Тэгэхээр яг отор хийгээд явах газар бас хавар. Танаа энэ хавь бас их гоё юм биш те. Ургастай, тий уустай. Туулгал. Засмал зантай. Харин тийм байна. Манай нутаг чи сайхан нутаг байгаа ер нь. Шүү дээ одоо. Одоо ч аавын нутгаар дамжаад гараарай гэдэг шиг л дээ. Яг л эндээ нутгалсан биш дээ та хоёр маань тий. Залуу насны бүхий л одоо бүх дурсамжууд Тий. энэ хавьдаа л хөврөөд. Энэ хавьдаа тэгээд гэж одоо 40 гаруй жилийн нутагт. Тэрнийх нь 37 жил юм. Одоо өдийгөөс төдий хүртэл одоо ингээл залуу цагаасаа ингээд өдийг хүртэл олон хүүхдээ хамтдаа өсгөөл байж байгаагийн одоо нууц маань хоёрын юу вэ? Залуучуудаа хэлэхэд те амьдрал одоо бас сайнтай муутай үргэлжлэдэг гэдэг шүү дээ те. Тэгэл энэ их ажлыг амьдралынхаа хажуугаар амжуулдаг те. Хоёлаа ер нь хоёрын одоо нууц ч юм уу баримтлагдаг зарчим ч юм уу те өдийг хүртэл ингээл сайхан эвдэн нартай ийм мундаг. Ер нь ирэх хүн гэдэг юм уу айлын гэдэгтэй хүн ямар нэгэн хүн ирэх хүн би одоо энэ хүний гэр бүлийн одоо хамгийн гол нь тэр хүнийг авч яваа гэр бүлээ авч яваа гэдэг нь нэгдүгээр нь маш сайн байх хэрэгтэй. За эмэгтэй хүн тэр гэр бүлд байгаа тэр одоо нэг хүмүүс хэлдэг шүү дээ одоо нөгөө гаднаас авч ирсны эмэгтэй хүн бөөгнүүлдэг гэдэг юм уу те. Тэгээд тэр утгаар ер нь бол нөгөө хүн гадаа гарч гэрт орж юм болдог л гэдэг. Тэгэхээр тэр яг л хөдөөгийн амьдрал үлдэх. Өглөө босоод хүн тэр эмэгтэй хүн одоо хүүхдүүд байж хахад босоод гадаад түлээд гараад малаад түлээд ингээд явна шүү дээ. Одоо энэ хүний чинь ажил. За эмэгтэй одоо юу яаж байгаа юм бэ? Эр хүн одоо адуу мал юм хоноо дүнгийн дээр явсан байгаад нөгөө хүн чинь мэдээжинхээр гарийнхаа ажилдаа сахиалаа. Тэрээсэл хөдөөний ажилтны гол юу бол тэр би боддог. Тийм баг шүү те. Солонгоогчийн маань хувьд Тэгээд надад гарсан болоод 37 жил болсон байна. Тэгээд одоо 4 жил гисэн. Одоо тэгээд битүүч яг 2 үеийнхээ зүйлээ 4 хүүхдтэйгээ зүйлээ тэгээд малаа мадтаад хамгийн гол нь хүүхдүүдээ сургууль соёлын төгсгөөд нэг ажил төрөлтэй оруулчихсан. Тэгээд амраал ээжээ. Тэгээд одоо би тэр өөрсдөө ямар ч гэсэн хүүхдүүдээ бас нэг хоол ундынх нь шүлнийх нь мал юу нэ очихсан гэсэн тэгээд тий өөрийнхөө хотноос найдвартай мах идэх нэ шүү дээ тий. бас тий. Аюугаад авчих нь бид нар чинь манай хүүхдүүдээ малын ингээд нэг хүүхдүүдэд бас яхан тастаад өгсөн. Тэгээд тэд нар чинь нэрээ дөвлийнхээ чиг авчин. Зунд авах ирээд нэг ямаага самж яваа. Ямаага самаа явуулчих. Бас яхав дээр чинь амьдралд нэг хэд ямаа самжууд хэдэн дөрөв бол. Тийм шүү дээ тий. Бас Яг залуу настай өдөр дуурайд бодж ажиллахыг бодд юм доо. Тэгээд гэр бүлийн хүмүүс чи хоорондоо ихтэй найртай биенээ хүндлээд явж байгаа. Тэгээд ер нь болчтой нэлээ тэгээд. хамгийн гол нь биеиндээ хүндэлтэй ханддаг.
хуу одоо гэрэл тэр маргаан бол гарчлаа гэдэг. Гэрэл энэ асуудал бол яах вэ? Тэр уурлаад уцаарлаад нэг хоног л уур. Тэгээд л болно гэж яа. Өстө энэ хөөрхөн амттыг хараад энэ сайхан тал нутагт явхаар одоо хаанаас ч уур гарах вэ гэдэг шиг тийм ээ. Өстө нэг уур нь хөрхөрөө шууд гараад явж. Гараа тавьчих байхаа бараг тий энэ ингээл үзэгсэнтэй байгаа зүйлсийг чи харахаараа тий. Ерэн сайхан хөдөө ерэн сайхан. Бид ч сайхан. Одоо бид ч цаг тавьж гэх юм бол Тий. өглөө уртаа цагтаа бас Цаавар амар. хамгийн гол зүгээр одоо нэг цасан шуур, усан борооц гэдэг юм уу. Тий. Хүүтэн салхин гэсэн. Тэр үед нь нөгөө малчин хүний чинь хамгийн гол боддог юм тэр шүү дээ. За нэг цасан шуурганд нэг зар цаг онгоогдох юм бол гар гаднах хоёр хазуу татах юм. Тий. Яг үнэ. Тэгэхээр нэрээ чинь нэг яахан одоод нэг юм руу татах гэж боддог. Тэр чинь нэг хасаатай хийж байгаа юм шиг байдаг. Тэгэхээр тэрийг л бол байсан юм. Ааха. Бас нэг цаг агаарын мэдээг бас урдчилж мэдээд байдаг болчихсон одоо үед бас тий арай учиртай болсон баг. Их гоё болчих. Тэгээ янз бүрийн ингээд хүмүүс мэдээлэлүүд яаж байгаа. Бид нар ч одоо ингээд 92 оноос энэ нэг манай дээр төсөл хийсэн. Багдаан хамт төсөл. Тэгээ тэр чинь бүр ингээд нөгөө манай энэ нэг хамтлаг гэдэг нэг 10 хүнтэй байсан. Тэгээ тэн дээр ингээд нөгөө 2004 оноос хойш чинь нэг юм дундын нэг юм станцтай. Тэгээд нөгөө тэр станцаар чинь одоо ингээд хаашаа 15 км газар. Тэгээд тэр цаг уурын станц нь болохоор Тайландын цаг уурын станцаас ирнэ. Манай тэр шууд одоо дүн дээр ингээд дүнгээс наашаа явж гисэн. Тэгээ ингээд ширээтэй салдгаас наашаа ингээд хоёр олоо орондоо удаг. Тэгж анх юу яаж тэр бол маш наривчлалтай орж ирдэг гэсэн. 3 хоногийн цагаар орж ирнэ. 3 хоногийн цагаар мессежээр ирээд тэдэн цагаас тэдэн цагаар орно. Тэдэн цагаас тэдэн цаг орно. Тэг ороод ирдэгсэн. Одоо энэ 10 оноос хойш харин тэр нэг ашил төсөл тэгээд дахиад нэг юм төсөл орж ирчихээ одоо. Тэгээ одоо манайд тэр хүн хаяа ярьдаг. Ингээд шиг байл хаврын цагт манай тэр ашил төсөл гэдэг юм. манай энэ хайрны 10 хэдэн айдны нөгөө бичээр ашиглах хэсэг гэдэг нөгөө бүлэг болж ажилладаг тийм. Тий. Тэгээ хоорондоо мэдээлэл солилцоод Тий. Хоорондоо мэдээлэл солилцчих. Барометр нөгөө барометрийг сайн мэднэ. Барометр шиг нэг даралт нь өөдөө өсөд байвал тэнгэр ангаа дуулаараад байдаг. Доошоо унаад байвал нөгөө салхи шуурга болох гэж шүү. Тэнгэр мод. Тэгээд манайд одоо барометр байгаа. Тэгээд за манай хаан болох юм билээ шүү гэнэ. Барометрийг сайн мэддээ шүү дээ. Тэс юугаар явуулчихаа. Одоо ч уртцтай болсон. бас тэгсэн тий. Тэрийг харахаар бас амар байдаг. Тэрийг харж. Барометр унаад байш шүү. Энэ ер нь 2 3 хоногс муудах юм шиг байш шүү гэх. Хураг шигнүүдийн нэхэд сүйд болчихлоо. Хэдүүлээ хураг шиг нь гаргаж гуруулаа бүр 20 дах шиг байна тий. Одоо нийлүүлээ. Одоо ээж нь ирээд байна. Хураг шиг гаргаж одоо хөгүүлэхгүй болов. Тэгээд бэлчээлт нь явуул ус мөсийн уулгана. Өглөө ялгаж үлдчихэл одоо буцаад хөгүүлж гэнэ үү тий. Аа за. За хэдүүлээ тэгвэл гаргаад Асуулх намын онгоол гэж байгаа гаргачих. Ишиг голж болохоор нөгөө нэг ээж мэжийн тусад нь авж гаад ахуулдаг ш. Тэр бас нэг их ажил болдог бах та тий. Тэгэл үгүй яг тэр чинь тэгээд өдөр болгон өглөө болгон ороо болгон авч хөхүүлнэ, барьж авч хөхүүлнэ. Тэгээд одоо нөгөө тийчээд тэгэл жилээл төсвөрэл тэгэл одоо янз бүр үзэн штэ тэгээд яаж авах болно. Тэгээд энэ зарим үед чи одоо бараг хүлээтэй хонуулах хэрэгтэй штэ. Аа дасгаж агаад авахгүй болохоор аа. Тэгээд одоо ийм төмөр асанд гурвуулгыг хийж байгаа. Тэгээд тэрнийг оруулаад тэгээд ахаа ер нь бол авчдаг.
Ааха. Энэ бол аав шүү. Их амт юм болохоор тий. Тий. Мм. Загнаа үжиж энэ чинь нөгөө ишгэ хайцсан ямаа гарна хураг гарна нөгөө хургийг чинь. Тэгээ ер нь ихэнх тохиолдолд хураг ямаа бол хургийг авчдаг. Оо за за. Манайд ямаа авцсан юу хураг авцсан ямаа байж гэнэ. Хойно бол ишиг авахгүй. Авахгүй юу? Энэ хавар. Ишиг гэдэг авахгүй. Юу гэдэг тэр сүүнийх нь орс морсонд өөр ягаад ишиг хөгсөн хурах ч юм уу яг хонио өгч байгаа хурганы бие мийн юунд ер нь ялгаа байна уу? Юуны одоо ямаа хөгсөн юу гэж вэ? Тэгээ хураг одоо арай том ч юм уу бие юу ер нь гарах Тийм бол байхгүй. байхгүй адилхан л. Тийм ялгаа бол. Манай монголчууд нэг сайхан уламжлал гэдэг чинь нөгөө инг минги чи нөгөө нэг том том нулимсыг гартал нөгөө дуулж байгаа л ахуулцдаг тий. Тэгээд одоо жижиг төшгөрөл тэгжээр ахуулж шүү. Тэгээд одоо ямаа ялангуяа ямаа бол тэгээд яахан ширүү аштаад байх юм бол байхгүй. За за. Сайхан маа тэгээд нэг жижиглээд байна. За хойно бол тэгээд ер нь тэгээд авчдаг юм аа яг хоо. Тэгээд Төлгөн цагаасаа л ер нь төллөөд эхлэх үү? Эм хонь маань. төлгөөсөө төлөхгүй л дээ. Төлгөнтэй одоо хэцэн дээр гал тэгэл одоо шүтлэнгээсэл байхгүй. Одоо төлөг бол одоо ингээд нэг ялахгүй болохоор төлөг хургалж байна л да. Одоо манай төлөвийн төлөг хургалцсан л байна. Анх нийлүүлэх цагаасаа ялгаж бас нийлүүлэх юм байна тий. Ер нь бол нэрүүд бол зэгдгэлээс одоо тэгээд нөгөө тийм боломж нь байхгүй болчихсон. Одоо битэр чи хоёулаа болохоор одоо нөгөө урагтайг нэг алгачаад юуг нь совог нэг алгаад явах нэг ялган гэж бол байхгүй. Олон тастай хонтой болчих нь тий. Тэгэхээр зэрэг хоёр таст. Хоёр таст гарчин тэгээд хоёр тийш явна. Яагаад гэвэл бэлчээр нэг. Тэгээд бэлчээр нэг болохоор чи нэг бэлч яг явж байгаа тэгээд ороо. Яг болохоор тэр малынхаа цусыг сэлбэн гэж бас нэг ярьдаг штэ. Таны хувьд ер нь яад юм бол тэр яг ямар мал дээр тэгж яригддаг юм бол ер нь. Ер нь малыг бол цусыг хэлбэхгүй болохгүй штэ. Тэр хүн чинь одоо нэг цусыг бол одоо 2 жил болоод нэг сэлж байгаа. За. Би одоо 2008 оноос эхлээд энэ малын үйлдвэр ухсаа гэдэг яриад шүү. Тэгээ би одоо хинтийн газартыг тавьжсэн. Дарамтын хөлбөмбөр. Тэгээд бүр 2009 онд шинжлэх ухааны хүрээлэнгээс үзэмжчин утсаар тавьжсэн. За. Тэгээд тэр үзэмжчин утсаар тавьж чад тэр үзэмжчин утсны бол өөр шал өөр юм. Тэгээд дарамтын арга гэж хэлсэн. За ямааны тухайд бол одоо Йонас Сүхбаатар амнаас авчирсан. Захнаас авчирсан. Тэгээд Сүхбаатар захнаас ямаа авчираад байсан. Захнаас авчираад байсан чинь захны дөрвөлжингийн явах нэгэд халтар авчираад байсан. Тэгсэн чинь нөгөө хоёр жил бол самсан чинь нөгөө доон гэдэг авдаг. За. Тэгэхээр нь болчиход Сүхбаатарын ямаа охины ноолоор чинь мотоцикл цагаана. Ноолуурын бас тийм өөр болчих юм уу? Ноолуурын өөр болохын тулд тэндээс уцаачраад охин авчирсан. Хоёр жил болоод эргэл уусараа чинь ноолуурын цал өөр болж. Зөө. Тэгээд дараагаар нь өвөрангаас авчирсан энэ шинэ жинс гэдэг баянгаас. Нодон жил энэ одоо хөвсгөлийн харах гэж авчир тавилаа. Ер нь бол 2 жил болоос илэрдэг. За. Тэгээд сая одоо би энэ 15 оноос эхлээд нэлээд яасан ирчилтэй явсан. Тэгээд 10 одоо сая одоо манай энд нэг 8 хийгээд нэг хүн ирээд тэгээд манай хоног авч явсан. Тэгээд тэр хүн тэгжлээ лээ. Манай нэрс шал өөр байна. Манай бол шал өөр юм шиг. Одоо тэр гарц марцсных нь хувьд тийм хэлний хувьд бол шал өөр юм шиг. Би хааны хувьд бас томорхоо тий. Чанарын хувьд бол чанартай байгаа юм болоо гэж боддог. Тэр нь бол тэгээд нутгийн мал одоо чанартай л байхгүй бол болохгүй одоо чинь тэгээд
эн чинь махалдаг юм бол байхгүй шүү дээ. Одоо чинь хаврын цагт одоо ингээд хоошоо гараад ногоон биднээс агинд явж байгаа. Тэгээд намар болоод тэрхээс өөхөн дарга авчдаг. Өөхөн дарга аваад зам болоо тэрг нь хоошоо бас одоо тааны идээд өөхөн дарга аваад. Тэгээд нөгөө махан дарга нах болчихдог. Тэгэхээр нөгөө өөх чинь өвлийн цагт зүгээр ингээд нэг хүүтэр хоёр хүүтэр зарцал цаана мах байхгүй юм чинь. Амархан ядарах. Тэгээд ингээд махгүй болж байгаа. Тэгээд ч өөхөн алаа махгүй. Мах явчих шээ. Тэгэхээр тэр хамгийн гол нь бол хаврын цагт махлуулах хэрэгтэй гэдэг. Хавь идүүлэх хэрэгтэй. Тэр өөсийг одоо идүүлэх нэ шүү дээ тий. Аг идүүлээ дараагаар нь хөөхлүүлээ одоо нэг юм алгарсан мах байдаг шүү дээ. Тийм болоод одоо байх байцсан. Тэгээд тэрийг яахын тулд одоо нөгөө Батар нүүдэл гэдэг асуудал ирээд байгаа юм л. Тэгээ манай энэ чинь болохоор тэг Батар нүүдэл гэдэг газар байхгүй болохоор бид нар чинь одоо агинд явж байгаа. Одоо ярганд явж байгаа хавар захын махлуулах юм тулд. Тэр 8 сараас хойш бол тэр өөхөн дарганд авчихсан. Тэрнээс өмнө одоо цаана бөөнс шинжлэх ухаан явж шүү дээ тий. Хүн харахад нэг тий ингээл нэг өглөө гаргаал орой ачраа хашдаг гэж бодоод байдаг болохоос шүү дээ. Энэ цаана малын чанар чансаа тий. За өөхөн тарга махан тарга гэж ярьж гин тий. Тэр чинь бол зүгээр бид нар чинь яг л тэр малж байгаа хүн чинь юу юм бэ шүү дээ. Одоо би тэр хүн хэлсэн дээр малчин хүн аваад мал маллуулахар хэцүү байдаг гэж. Тэгээд тэр хүмүүс ч юм болохоор зөвхөн ингээл өвлийн цагт мал туугаал гарч. Тэр мал юу гэж явж байна, өстэй байна уу, өсгүй байна уу? Тэр мал хамаагүй тийм ээ. Өвлөө гараал тууж явж байгаа л хариуд явж байгаа л ороо хөвөөд юм. Тэр мал нь юу гэж байгаа хоосон газар явж би мэдэхгүй шүү дээ. Гэртээ сууж байгаа юм. Тэгэхээр чинь өөрөө явж байгаа хүн чинь шал өөр. За тийм өнөөдөр тийшээ явцсан байсан. За тэнтэнд яахан өвсөн тийм байсан шүү. Тэр газар ингэртийн тийм дулаахан байдаг шүү гэдэг ингээд хүүтэнд нь наашны гэлцээг, дулаанд нь наашны гэлцээг. Хажуугаар нь газар нутгаа судалж идэг, өвс усаа судалж идэг. Тэгэхгүй урагшаа хүүтэнд нь ийш нарчхул таттай өврөө оруулчихвал нэг харгана хэмлээд нэг хоосон хандчихгүй хүний тэрэндээ гэдэг юм. Тэгээ яг тэр болгоныг ингээд нэг болчихсон гэж өөртөө яаж зах бол тэр болгоны ирээд биднэрт хэлнэ гэж байхгүй шүү дээ. Малч би тийшээ яв гэхгүй шүү дээ. Малч нь бол тэнд өвстэй л яв гэж хэлэхгүй шүү дээ. Тэр чинь малч өөрөө л явах болов. Малч ухаан гэж яриа шүү дээ тий. Нөгөө нэг давхар шинжилгээ судалгаа хийгээд л явж байгаа ахна шүү дээ. Зүгээр нэг хоньныхаа араас дагаад явж идэг биш тийм ээ. Нэг 2 жил хугацаанд чаал харж байгаа. За энэ утасны ураг амар гэдэг ч юм тий. Энэ утасны ураг амар гарсан. За тэгвэл тэгэхээр за одоо ингээд жишээлбэл овс ховлтай гэдэг юм. Эндээс ингээд хуцаач тийм тий. Тэгэхээр тэр газрын хуц чинь болохоор өөр. За. Тэр чинь нэг ноос ихтэй. Сэрүүн газар ингээд барьсан. Одоо тэр яваас авсан. Тэр хүм малчин болохоор зэрэг яадаг хэрэгсээ. Энд авчирд халуун газар болохоор одоо харгалдаг. Ноос ихтэй. Тэгээд өмнөд хашигдахаараа хайлдаг. За. Сухатрын хуц гэдэг авчирд тавьж шүү дээ. Том сүлдээ. Сухатрын хуц авчирд тавьхад манай энэ дэхээр өтдөг. За. Манай ч одоо 100 халуун болно. Тэрээс манай энэ одоо нэг хуц одоо арга хуц. Тэгээд баян цагаан. Юу тэгж байлаа. Тэгвэл одоо босод Хамаад яахаа гэдэг нь бол тэгээд санарын хараад хаана одоо гарч байгаа. Тэгээд сүүлдээ бол тэгээд тэгээд одоо сая манай найз ярьж байна. Өмнө гавьд одоо тэднээ гаргадаг. Хоног шаач болов. Ваа тэр л гэдэг. Ноолрын гарц ер нь хамгийн чанар сайтай ч юм уу ер нь хаанаас ер нь тийм хос ухаан авчирж ив та ер нь. Ер нь ямар бол хамгийн гол чанар. Ноод харж байгаа юм да.
Ааха. Би шинжлэхээс цагаан хүн очиж байсан. Ааха. Шинжлэхээс нэг цагаан хүн гэдэг хоёрсог нь болоод тэгээд Оо за. тэгээд тэр нодорыг авчираад яг батнаас очсон нөгөө охин чинь юу яадаг вэ? Цагаан ямаа чинь өвлийн хүйтэнд маш одоо бээр. Оо за. Бас Өнгө зүсээр бас ялгаатай болчихдог. Ааха. тэр нь болчиход тэр хөвсгөлийн харах байна. Хөвсгөлийн харах чинь өөрөө. Ishte одоо нөгөө наарах шиг гэдэг учраас өвд бас ноохор арай хийх та арай өөрөө. Тэгээд манай ингээд хөвч байгаа. Эрдээд өөр очиж байгаа. За. Ааха. Эрдээд хүн очиж байгаа. нөгөө охинууд нь одоо эрдээд очиж манай Монгол хүмүүс чинь нөгөө тохиолдсон. Бас. Тэгээд таахгүй. Гэрийн өвд их ядарна. Тэгээд өөрөөсөө яг Монгол хүмүүс Монгол жишээлбэл тавхгүй Монгол хүмүүс эргээд болох гэдэг юм уу? Хичтэнгээр одоо ерөөсөө надад чинь хэлжиг байхгүй бол өнөөсөө Яг ч тэгээ дураараа эрлээ золох чийж гэж болдог гэд биш ээ штэ тий. Ааха. Одоо Монгол адон дасраад бүгд очиж эргээд зоцроо ингээд одоо яа чигтэй хайртай чиг нэг нэрээд шүү дээ. Тэр Монгол одоо Монгол орнд эргээд одоо эргээд гэдэг юм. Тэр хоёрын хооронд эргээд юу дандаа Монгол одоотой. За зөө. Дандаа Монгол. Та ер нь морь ууж гин үү 100 болохоор. Уухгүй байна уу? Морь уудаг гэж нөө. Өөрөө. Яг л би малчин л хүн малаал өсгөөл. Би зүгээр өөрөө нэг 2097 8 оны морь уусан. Морь уудаг гэж өөрөө тийм. Тэгээд надад нэг хэлсэн. Тэгээд хурдан автар асаргаа одон доноо. Тэгээд би хүн дээр очиж ирсэн. Намайг тэгсэн. Чи морь уудаг. Ерөөсөө ирсэн. Том закахгүй. Би морь уудаг. Манай хөлтөд тэгээд манай сарваа хийхдээ одоо тэгээд ажил төрөлтэй Яг цэвэр Монгол малын нутаг усандаа хүртэл ингээл нөгөө нэг амьдрах чадвар нь хүртэл өөр хахад яг нөгөө бүр эрлээс мал авчраад Монгол нутагшуулна гэдэг бас үнэхээр өөр асуудал юм байна л та тий. Одоо манай 23 оны тулд манай энд нэг эрлээ задуутай бүртээ залуу байсан. Одоо ч байгаа та. Тэр хүн хэлжсэн. Ахаа энэ эрлээс маш их юм байна. Би ерөөсөө энэ хатан дотор хоёр хүн Монгол үлдээ. Гэсэн чинь тэр хоёр нь хэлдэг. За. Бусдын бүгд хэлдэг. Тэгээд Монгол одоо яг тэр нэг амьдрах чадвар сайтай тий. Нутаг орондоо ч гэсэн тий. Тэгээд одоо чинь бол тэгээд жижиг хөлөд нэг гарахтаа Одоо ингээд хэсэг бэлчээртэй явах уу? Тууд цааш нь олох уу те одоо? Бэлчээрт нь гаргачдаг юм уу одоо ингээд? Хургаа гаргаад, эсэг хургаа бүгдээ гаргаад тэгээд. За. Одоо таныг ажлыг чи хийхгүй уяа зогсоо гэж тийм яриад. Тэ яриад барагдахгүй байх шүү те малч ухаан гэж те нэрээ. Энэ ямар хөөрх юм бэ? Унтж гин үү? Одоо ингээд орой авчраа хасчих юм байна штэ те? Одоо ингээд орой өөртөө хүрээд авчраа хасчих. Зээш ус руу туучдаг юм уу? За.
За ямар ч байсан асар их ажлынхаа ард гарчих шиг боллоо те. Гэхдээ орой хонь хорго эргээд л хүрээд ирээл ажил эхлэх бах та те. Нэг хэсгэн амс гих хугацаа байдгүй нөхөн хооронд те. Нар жаргал юм шиг амар нар. Одоо ингээд эргээд ямааны хажилтай. Ямаагаас өмнөх үү те. Ажилд орно шүү дээ. Одоо эндээс Тий ханаа тэгээ орой хурааж хотлуулаад хотлуулна. Тэгээд орой бас нэг гасай хөвгүүлэх юм байгаа тэрийг. Яг барьж тулж хөхөөлгүй те. Ааха. Шөнө бас ингээл ишгэлж хургалдах уу те шөнийн цагаар ч бас хавар бол тэгсэн одоо төлөө дуусч зөв. төлөө дуусч 3 сарын 15-аас хойш тэгэл энэ 7 хоног бол тэгэл энэ бараг хувцас талахгүй юм шүү дээ. Тэр чинь хүүтэн. Тэгээ одоо надад сая хүрээд ирэх чинь одоо манай энэ хас чинь гашаа чинь бүтээр цаас хийж байгаа. Тэгэл одоо нөгөөдөл чинь гараал нөгөө хүүтэн төлтөн. Тэр болгоны чинь шөнө болгон гарч аавна. эргэж хагаад гарангуут нь авчих уу те. Бараг л шөнө эндээс ингээл төлөө авч итлээ өглөө олчдөг юм шүү те. Тэгээд яг хөө нэг шөнө 2-3 гарч байгаа. Одоо ч уулан тэгвэл нэг их ажил дуусах төгсчл байгаа юм байна те. бас аваа очно орчихсон. Ингээд бас тэнгэрэн ган арай гайгүй. Тий цаасаа хөлтлөр малах. Хөхүүлэх юм зөв. Тий. Өөрсдөө ураг шин өөрсдөө тэхийгээ олох. Аа. За ингээд бидний хүсэлтийг хүлээж аваад энэ их ажлынхаа хажуугаар нэвтрүүлэгт маань оролцсон та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь амьдралд нь сайн сайхныг хүсье. За баярлалаа. Үзэгчдээ бидний хайртай амтны нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар Төлийн дуу цангинсан малчны хотноос та бүхэндээ хүрлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.